За цаг ярьдаг хүний хувьд болохоор өөрөө бас нэг юм жижигхэн цуглуулгатай тий. Тэр дундаас би нэг цаг ярмаар хэлдэг өндөр. Тэр болонгоо та 2023 оны 5 дугаар сар баха. 5 дугаар сард би Италийн Ромын Фимичино гэдэг аэропортоос нааш нисгэж ирсэн. Тэгээ явж байхдаа нэг цагны дэлгүүр байсан. Тийшээ орсон чинь нэг цаг яг ингээл миний хорхоо хөдөлгөөцсөн байхгүй. Тэр цаг бол механик цаг байсан. Тэгээд 38 мм-ийн диаметртэй шар харьсан осортой ийм цаг байсан. За энэ болонгод Hamilton-ы Hockey Field байсан. За тэгээ сонирхолтой нь болонгод би энэ цагийг авснаас хойш ерөөсө ганцхан зүйлс мэд юм лээ. Яагаад тэгэхээр нэг ревю хийндэ гэж бодоод явсаар хэтлэн жил гараа өнгөрцөн байгаад байна. За энэ цаган дээр одоо яагаад энэ цагийг тий авахулсан бэ гэхээр ерөөсө түүхтэй холбоотой. Hamilton брэнд чинь бол Америкт үүссэн брэнд л дээ. Тэгээд анх бол ийм төмөр замуудад тий халаасны цагууд нийлүүлж эхэлжсэн. За тэгээд түүхийн явцад бат түүх найдвартай байдал нь ингээд мэдрэгдсэн болохоор Америкийн нэгдсэн улс 1942 онд дэлхийн 2 дугаар тайн гарахад Hamilton-оор цаг үйлдвэрлэлээр болсон. За Hamilton бол 3 төрлийн цаг аримд нийлүүлсэн. Нэг нь болохоор Hockey Field, нөгөөх нь болохоор Hockey Navy, сүүлийнх нь болохоор Hockey Aviation гэж. За 42-оос 45 оны хооронд бол Hamilton баг сая гаруй цаг нийлүүлсэн байдаг гэх шүү. За тэгээд цэргийн хүмүүст зориулсан цаг гэхээр мэдээж бат бөх байх хэрэгтэй тий. Ус нэвтрдэггүй байх хэрэгтэй. За дизайн нь бол маш энгийн янз бүрийн галцал юм уу харахад шууд ойлгомжтой байх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь найдвартай байх хэрэгтэй. За энэ шаардлагуудыг хангаж байсан болохоор Hamilton-ы Hockey цагаар бол цэргүүдийн бол тий хүлээлтэнд хүрсэн байна. За Hamilton дээр бас нэг ярих ёстой юм гэх юм бол Hamilton бол кино орлогот бол хөөрхөн хувь нэмрээ оруулсан. За ингээд мэддэг кинодоос дуртах юм бол Matt Damon тоглосон Ангэргийн хүн байна. За Christopher Nolan найруулсан Tenet гэдэг кино байдаг. За энэ хоёр дээр болохоор Hockey Below Zero гэдэг загвар бол гард юм лээ. За дараагийнх нь бол Men in Black буюу хар хувцастай хүмүүс гэдэг шүү дээ. Will Smith-ийн тоглосон. Эхнийх нь анги бол 1997 онд гарсан байдаг хаа. За түүнээс хойш бол зөндөө анги гарсан. Энэ болгон дээр бол Hockey-гийн Hamilton-ы Ventura гэсэн энэ загвар бол бүх анги дээр гардаг. Дараагийн анги дээр ч гэсэн мөн гарах. Маш юм гоё юм гурвалжин загварлаг энэ төрхөөсөө болоод ер нь бол яг Men in Black дээр бол байн гараад байгаа. За яг энэ Ventura загвар дээр суурилсан бас нэг цаг өнгөрсөн жил хийгдсэн нь болохоор Dune 2 дээр хийгдсэн юм 2 цаг байна. За Edge Dune, Bright Dune гэдэг ийм 2 цаг байгаа. За сүүлийнх нь болохоор миний дуртай кинонуудын нэг дээр бас гарсан. Энэ болохоор Interstellar дээр гарсан. Murph нэг цаг бараг гүгүүдэд нь шүү дээ. Тэр чинь энэ Hamilton-ы Hockey Field байсан байгаа байхгүй юу? Өнөөдрийн дугаарыг хүлээж авч үзсэн баярлалаа. Удаан бичлэг хийгээд уучлаарай. За үзэж байгаа шинэ хүмүүс байх юм бол subscribe дараад өгөөрэй. За хуучин таньдгууд мань болохоор лайк дараад өгөөрэй. За тэгээд баяртай.